Чи арай хүнийг сармагчингаас үүсэн гэдэгт итгэдэг юм биш үсттэй. Итгэлгүй яах вэ? Хүн сармагчингийн шууд үр удам бол биш. Харин хүмүүс болон өнөөгийн сармагчингууд нэг нийтлэг өвгөөс үүссэн хоёр өөр салаа ахгүй юу? Өөрөөр хэлэх юм бол хүн ба одоогийн сармагчингуудын эцэг өвгөд олон сая жилийн өмнө амьдарч байсан ба тэдний үр удам нь цаг хугацааны явцад өөр өөр чиглэлд хувьсан хөгжсөн. Үүнийг удмын модтой зөөрлөж болно. Чи нэг үеэлтэйгээ адилхан өвөө эмээтэй, тийм үү? Гэтэл ийм байхад үүнээс болоод чи үеэлтэйгээ холбоотой юм бол одоо тэр үеэл чи яагаад байдгийг гэж асуух нь утгагүй үсттэй. За тэгвэл хизээнээс яг хүн сармагчин хоёр өөрөөр амьдан болсон юм. За тэгвэл хизээнээс яг хүн сармагчин хоёр өөрөөр амьдан болсон юм. Хүн болон өнөөгийн сармагчингууд 6-аас 7 сая жилийн өмнө амьдарч байсан нэг нийтлэг өвгөөс салаалсан. Түүнээс хойш янз бүрийн орчин нөхцөл дасан зохицох явцдаа хүмүүс болон сармагчингууд өөр өөр замаар хувьсаад хөгжиж ирсэн. Энэ үзэгдлийг байгаль та сайгүй харж болно. Жишээ нь нохой болон чана хоёрыг хар л та. Нохой чаннаас үүссэн. Гэхдээ чана одоо хүртэл байдаг. Учир нь нохой бол чонны шууд хувьссан хэлбэр бол биш, харин чонтой нэг өвөгтэй боловч өөр орчин нөхцөл дасан зохицож хөгжсөн нэг төрлийн салаа гэсэн үг. Тэгэхээр эволюц гэхлээрээ нэг төрлийн амьтан нөгөөгөөсөө гинэт өөр амьтан болж хувирдаг гэсэн ойлголт юусоо биш. Харин удаан хугацааны туршид байгаль дасан зохицох явцад жижиг өөрчлөлтүүд хуримтлагцаар олон мянга сая жилийн дараа тэсвэр шин зүйл болон хувирдаг үйл явцыг хэлж байгаа. Тэгэхээр хүн мичнээс шууд үсээгүй ч сармагчин чи бид гурав нэг өвөг эцэгтэй гэсэн үг. Нийтлэг өвөг гэж яриад байгаа юм. Тэр нь яг юу юм? Одоогоор палеонтолог буюу тийм эртний чулуучсан олдврыг судалдаг судалгаагаар бол Австралопитек, Homo habilis гэх зэрэг хүн төрлөختний өвөг дээдсүүдийг бол олж илрүүлсэн байдаг. Тэдний хамгийн алдартай нь бол Люси гэдэг нэгэн олдвор байдаг. Люси гэж хий. Люси нь болохоор Австралопитек хэмээх эртний хүний өвөг дээдсэд хамаарах нэгэн хувь хүн бөгөөд 1974 онд Этиоп улсын Афар хөндийгээс олдсон. За тэгээ яг түүнийг судалж байсан археологчид болон антропологчид Beatles хамтлагийн The Lucy in the Sky with Diamonds гэдэг дуу сонсч байсан болохоор уг нэрийг олтонд өгсөн байдаг. Тэгээд ойролцоогоор 3.2 сая жилийн өмнө амьдарч байсан нас бие түрээгүй залуу эмэгтэй гэж түүний олдврыг тодорхойлсон байдаг. Тэгээ өндрийн хувьд болонгоо 105 см өндөртэй, ойролцоогоор 28-аас 30 кг хэмжээтэй. Тэгээд тархин олонгод орчин үеийн хүний тархинаас 3 дахин жижигхэн буюу 400-ээс 500 см куб хэмжээтэй тархитай. Тэгээд хоёр хөл дээрээ алхдаг байсан гэдгийг нотлох хамгийн эртний баталгаа болсон байдаг. Энэ тэгээд тийм амар чухал гэж юу? Люси нь хүний өвөг дээдс хоёр хөл дээрээ явж эхэлсэн тухай хамгийн баттай нотолгоонуудын нэг болдог. Тэгээд түүний тааз болон хөлний яс нь орчин үеийн хүнийхтэй нэлээд төстэй. Тэгэхээр үүнээс бүрэн босоо явж чаддаг гэснийг хэлтгэж байгаа. Гэхдээ түүний гар болон мөрний яс нь модон давирахад тасан цогцсон шинжтэй болохоор тийм холимог амьдралын хэм маягтай байсан гэж үздэг. Тэгээ 1974 оны 11 сарын 24-ний өдөр Америкийн антропологч Дональд Жохансон болон түүний баг Этиопийн Афар хөндөд малтал хийж байхдаа Люсигийн арга ясыг олсон байдаг. Тэгээ олдврын нийт 40% нь бүрэн байсан. Тэгээ энэ болохоор маш ховор тохиолдолд тооцогддог. За тэгээ тухайн үедээ болохоор хамгийн бүрэн бүтэн үлдсэн Австралопитек ясны нэг болсон байдаг. За тэгээ Люси болохоор ой мод болон хээр талын хооронд байдаг тийм шилжилтийн бүс нутагт амьдардаг байсан гэж үздэг. За тэгээ тухайн үед Афар бүс тийм илүү ногоон, чиглэг уур амьсгалтай байсан гэж таамагладаг болохоор Люси болон түүний төрөлтнүүд жимс, навч, үр тариа зэрэг ургамлын гаралтай хүнсийг хэрэгэлдэг байсан. За тэгээ түүний үхлийн шалтгааныг болохоор яг тодорхой мэдэх боломжгүйч зарим судлаачид модноос унсан байж магадгүй гэж таамагладаг. Яагаад тэгэхээр түүний ясанд тийм модноос унсан юм шиг гэмтлийн шинж тэмдэг илэрсэн байдаг. Тэгэхээр түүний ясыг олж нээснээрээ хүн төрөлхтний хувьд маш том нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл хүний өвөг дээдс хоёр хөл дээрээ явж эхэлсэн цаг хугацааг илүү тодорхой олгоход тусалсан гэсэн үг. Тэгээд түүний ясыг маш олон хэмжээгээр хуулбарлаад дэлхийн олон музейд хадгалж байдаг. Бөгөөд яг жинхэнэ яс нь болохоор Аддис Абеба хотын үндэсний музейд хадгалагдаж байдаг. Тэгвэл одоогийн сармагчин хүн болж чадах уу? Үгүй.
Өнөө үед амьдарч байгаа сармагчингууд буюу шимпанзе, горилла, орангутан гэх мэт сармагчингууд хүн болж хувирахгүй. Яагаад тэгэхээр хүн мэд хоёр өөр хувьслын замаар явж байгаа. Тэгээ бидний өвөг дээдс биш, тэд бол бидний холын хамаатан. Тэгээ хувьслын процесс нь яг нэг юм тодорхой аагаас бэрүүчээ гэсэн чиглэлтэй бол байдаггүй. Гэтэ ирээдүйн сармагчингууд оюухан амьтан болж болох уу? Тийм байж болно. Гэхдээ заавал хүн шиг байх албагүй гэсэн үг. Хэрэв сармагчингууд байгаль орчиндөө тасан зохицохын тулд илүү ухаалаг байх шаардлагатай болох юм бол үеийн үе тархинд хөгцөөр хагаад илүү оюунлаг амьтад болох боломжтой. Одоо жишээ нь өнөөдөр шимпанзе энгийн багаж буюу модны мөчрийг ашиглаад гар хүрэхгүй газраасаа жимс аваад хэрэглэх чадвартай. Тэгээд зарим сармагчид хоорондоо энгийн дохио зангаагаар харилцаж чаддаг. Гэх мэтэр улам хөгцөөр байгаа. Гэтэ хувьслын онолчин онлол эзтэй те. Тэгэхээр бүрэн батладаагүй гэсэн үг те. Хүмүүс онол гэдэг үгийг өдөр тутмын ярианда зүгээр нэг таамаглал, нотлогдоогүй санаа гэсэн утгаар хэрэглэдэг. Гэхдээ шинжлэх ухаанд онол гэдэг нь арай өөр утгатай. Яг онол гэж юу вэ гэхлээр олон удаагийн туршилт, судалгаагаар нотлогдсон, маш олон баримтад тулгуурласан, батлагдсан тайлбарыг хэлдэг. Жишээ гэх юм бол таталцлын онол байна. Бид альва зүйлийг доош ундаг гэдгийг өдөр бүр хардаг, мэддэг, тийм үү? Тэгээд үүнээс лад таталцлын онол чинь зүгээр л оноо штэ. Тим юм чи худлаа гэж хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр энэ бол зүгээр таамаглал биш. Энэ угаасаа тогтсон зүйл. Хувьслын онол нь яг үнтэй адилхан. Шинжлэх ухааны олон нотлохын суурилсан батлагдсан онол. Батлагдсан онлоо. Яг батлан нотлохоо нь яг аль юм бэ? Хэрв хувьслын онол худлаа байсан бол дараах зүйлсийг бид тайлбарлах чадахгүй. Яг өмнө хэлсэн шиг чулуутсан олдуруудыг бид яаж тайлбарлах вэ? Хүн болон амьтдын хөгжлийн явцыг тодорхой харуулж чаддсан шүү дээ. Жишээ нь морь, зан, халим зэрэг амьтдын өвөг дээдсийн арагаас цаг хугацааны туршид хэрхэн яаж өөрчлөгдсөнийг бид чулуутсан олдруудаас харж чаддаг. Дээрээс нь шимпанзе ба хүн 98-аас 99% ижилтэй энхээтэй. Тэгэхээр бүх амьд биес тодорхой хэмжээний нийтлэг гентэй байдаг нь тэдний нэг өвөг дээдсээс нийтлэг нэг өвөг дээдсээс үүссэн гэдгийг баталж байгаа, баталгаа олж байгаа. Тэгээд дээрээс нь бид хувьслыг бас шууд ажиглаж чадна. Жишээ гэх юм бол саримсны үнэр дургуй шумуулууд амьд үлдэж үрцээр байгаад шумуулын дийлэнх популяц нь одоо саримсанд мэдрэмтгий биш болж эхэлж байгаа. Үүнийг бид яг одоо амьдрал дээр харах боломжтой. Тэгвэл хувьслын онол яг 100% батлагдсан юм байна те. Шинжлэх ухаанд ямар ч онолыг 100% бол баталдаггүй, харин шинэ нотлохоо гарах бүрт улам баталгааждаг. Жишээ нь нэгэн цагт Ньютоны таталцлын онолыг бол үнэн гэж үзэжсэн. Гэхдээ Эйнштейний хайрцангуй онол үнийг улам өргөжүүлсэн. Инглигээд Ньютоны онол буруу гэсэн үг үгүй. Харин ч илүү гүн гүнзгий ойлголттой болж байгаа гэсэн үг. Хувьслын онол яг үнтэй адилхан. Шинэ нотлохоо гарах бүрт энэ онол улам батлагдаад илүү наривчлалтай, илүү нарийн болж байгаа. Тэгэхээр дээрээс нь энэ онолыг няцаасан ямар ч шинжлэх ухааны баримт одоогоор л байхгүй байгаа. Чиний ярьж байгаа зүйлс нэг л толгойн бочхгүй хаан чи нэг хүний биетэй холбоод нэг тайлбарлал та. За, хүний бие дээр яг хувьслын баталгаа болсон хэд хэдэн шинжээдэг. Тэндээс би хамгийн сонирхолтой гэсэн хэдэд түүж ирэх юм бол хамгийн түрүүнд нүдний хэлбэр орж ирнэ. Азууд, эскимос хүмүүс, одоо Индиан буюу нөгөө нэг уугуул Америк хүмүүсийн нүд нь давхраагүй буюу тийм дээд цохин дээр нь байдаг эпикантусын нуглаас байдаггүй. Тэгж давхраагүй онор нүдтэй байсан ямар учиртай юм бэ гэхэлэр хүйтэн болон хүчтэй нарнаас хамгаалах хувьслын үр дүн. Яагаад тэгэхээр цасан дайсан хурц гэрэл нүдийг гимтээхгүй тулд нүдийн бүтцтэй болж бид хувьсан гэсэн. Харин эсэргээрээ халуун, хуурай, уур амьсгалтай газар чинь Африк ч юм уу те амьдардаг хүмүүсийн зохин өргөн нээлттэй давхраатай байдаг нь гэрэл ихтэй орчинд амьдрахад дасан зохицсон шинж. Дээрээс нь ахар сүлэн. Хүний нурууны доод хэсэгт байдаг ахар сүлэн бидний өвөг дээдс сүлдээ байсан гэдэг батлах үйлдэгдэл хэрэгтэй. Эхийн хөвлөд байхад бид үр хөврөлт богинохоо сүл байдаг ч гэсэн төрхийн өмнө шингээд байхгүй болчихдог. Дээрээс нь гавлын хэлбэр ба тархины хэмжээ байна. Өнөөгийн хүний гавл хуучин хүмүүсийг бодвол илүү тийм дугуй хэлбэртэй, дээрээс нь бид илүү жижиг ирүүтэй. Яагаад тэгэхээр хүн мах их зажилж идэхэ болоод хүнсний боловсруулалт сайжирсантай холбоотой. Дээрээс нь бид гайхахаар ч юм уу даарахаар шар ус босдог тий. Энэ манай өвөг дээдс өстэй, өтгөн байс, өсөрхөг өстэй байсныг хэлж байгаа. Яагаад тэгэхээр амьтад айсан үедээ өсөө өргөж өөрийгөө том харагдуулдаг. Харин хүн өсгүй болсон ч гэсэн энэ хүү рефлекс нь автоматар бидний биед хувьслын уул мөр болоод үлдсэн гэсэн үг.
Дээрээс нь хамгийн сонирхолтой Монголд хамгийн ойрхон гэх юм бол сүү байна. Та багтаа сүү ууж хүссэн тийм үү? Сайхан цагаан сараартай айраг уусан байх. Тэгээд та сүү уухад таныг эзүүвддэггүй. Өвдөж байгаа магадлал маш бага байх. Яагаад тэгэхээр хүүхэд одоо дэлхийн бүх хүмүүс хүүхэд байхдаа л сүү боловсруулдаг лактаз гэдэг ферментийг боловсруулдаг. Тэгээд тийм болохоор ихийнхээ мөөмийг хөхөөд сүү уухад ямар нэгэн харшил илэрдэггүй. Гэхдээ ихэнх хүүхдээ амьтан том болоод энэхүү ферментийг үйлдвэрлэхээ болоод сүүний харшилтай буюу лактозны харшилтай болж эхэлдэг. Тэгээд тийм болохоор та Америк ч юм уу өөр улс руу очих юм бол би сүүний харшилтай лактоз хэрглэж болохгүй гэдэг хүмүүс байдаг те. Гэтэл сүү хэрэглэж ирсэн соёлын хүмүүс буюу тийм Европ, Төв Азийн зарим хэсгүүд лактоз хадгалах чадвараа насанд хүрсэн ч гэсэн хадгалж үлдсэн байдаг. Энэ бол хувьслын баталгаа болж байгаа. Тэгээд дээрэс нь олгоо юм тийм үү? Олгоо болохоор өвсөн тижилд өвөг дээдсэн маань целлюлозыг задлах тийм боловсруулах шаардлага байсан болохоор өвсөн эргэтэн. Гэтэл хүн мах боловсруулсан хоол их идэх болсон болохоор олгоон үүрэг багасаад ирсэн. Энэ ч гэсэн хувьслын нэг баталгаа болж ирж байгаа. Тэгээ үүнийг бас амьтад дээр маш энгийнээр ярьж үзье л да. Шар шувуу байлаа гэж бодъё. Шар шувуу ой дотор цагаан өнгийн нэг шар шувуу, хөрөн өнгийн шар шувуу гэдэг юм хоёр өнгийн шар шувуу байлаа гэж бодъё л да. Хэрв цас ихтэй газар байсан бол цагаан шар шувуу далдлагдах чадвар илүү болохоор илүү олон амьд үлдэнэ. Харин бороо ихтэй моттой газар байсан бол хөрөн шар шувуу нь илүү сайн нуувч болоод амьд үлдэх магадлал өндөр болно. Тэгэхээр яах вэ гэхээр хэдэн мянган жилийн дараа гэхэд тухайн бүс нутагт тохиромжтой өнгөтэй шар шувуунууд давангайлан үлдээд үрцээр байх болно гэсэн үг. Тэгээ бас нэг зүйл болохоор хүний бие антибиотик дийлдэхээ байцсан энэ бактерийн гаралтай ханиад антибиотик идэхгүй гэж хүмүүс амар ярьдэн штэ. Энэ болохоор бас бактерийн хувьслын нэг төрөл. Ягаад тэгэхээр эмчнэр бактерийн халдварыг антибиотикаар эмчилдэг тийм үү? Гэтэл зарим бактерийн генетик нь антибиотик төсвөртэй байдаг. Тэгээ антибиотик хэрэглэснээр төсвөргүй бактериуд үхээд харин төсвөртэйнүүд нь амьд үлдэж үржиж давангайлах болно. Ингэсээр байгаа цаг хугацааны явцад антибиотик төсвөртэй буюу антибиотик уусан ч идэгдэггүй тийм ханиад гэх юм уу те бактериуд бий болоод байгалийн шалгарал явагдаж байгааг бид нүдэрээ харах боломжтой гэсэн үг. Тэгэхээр хувьсал бол нэг тийм маш удаан хугацааны туршид явагддаг болохоор хүмүүс өдөр тутамдаа анзаарахгүй байж болох ч гэсэн бидэнд харагдахгүй хурдан хувьсах организм, бактери, вирус, шувуу, шавж гэдэг олон жишээ хүртэл байгаа. Тэгэхээр хувьсал одоо ч гэсэн болж байгаа гэдгийг та битгий мартаарай.